цэцгийн бизнес чинь орлогын хувьд нөгөө сезоноо дагдаг. Тий. Одоо жишээлбэл 3 сартай, тэгээ 3 сар чинь нөгөө Мартин 8 энтер гэл тий, Валентин энтер гэл. За ингээд яг ингээд оргил үедээ бол нэг 20 30 сая ч юм уу тий. За тэгээд ингээд энгийн одоо наадмын үе юм ингээд хүмүүсийн аялал зугаалгын цаг дээр бол бараг зогсож байна. Тий. Тэгээд хэлбэлзээл тэгэл дунд чинь 1.10 сая ч юм уу тий. Тэгжэл тэндээс ч нөгөө зарлагнууд гарна штэ. Хүлэмжний зарлагуудаа гаргаад. Тэгтээ яг нөгөө өөрсдийнхөө яваандаа хийж байгаа амьдралтай бол айгүй боломжийн санагддаг тий. Танай хүлэмжний хэмжээ хэдийг харсан хэдтэй хэмжээ? Манай хүлэмж 620 буюу 820 буюу 160 м квадратагаа. Тэгээд таазны өндөр бол хамгийн өндөр цэг дээр бараг 4 м гарсан байгаах. Ерөнхийдөө таслахааны цэцгэндээ зориулаад агаар сан сэлгэлттэй бодоод өндөрөөр хийсэн байгаа. Тэгээд хүлэмжний тухайд болохоор ногоо тавьдаг хүлэмжнээс арай онцлогтой нь болохоор агаар сэлгэлт илүү сайн байх шаардлагатай. Тэгээд энэ өндөр таацтай. Тийм өндөр таацтай. Тэгээд ингээ байнгын нар бууруулагчтай байдаг. Тэгээд жилийн 4 улирал цэцгээ байнгын агаар сэлгэлт услага тэгээд бүгдийг ингээ зохицуулж хийдэг. Тийм. Ногоо цэцэг нь бас арчилгаатай л да. Танай хүлэмжинд одоо хэдэн төрлийн хэдэн сортын цэцэг вэ? Манай хүлэмжинд болохоор 50 гаруй зүйлийн цэцэгсийн за 500 сортын цэцгүүд ургуулсан байгаа. Тэгээд эдгээр цэцэгсээс болохоор ихэнх нь одоо шимтгэлээ, эдгээр ямар цэцгүүд вэ? Энэ болохоор бовгвида буюу цаасан цэцэг гэж цэцгэлдэг ургамал байгаа. Тийм. Улаан цэцэгтэй, ягаан цагаан гэдэг ингээд төрөл бүрийн цэцэгтэй гардаг. За тэгээд энэ болохоор шимтгэлээний сортууд байна. Тэгээд цэцгэлдэг мөнгөний мод энэ болохоор налино гэдэг ингээд сортоор ингээд маш өөр ургамлууд. Ер нь цэцэг ингэж тариад хэдэн жил болж байна? За би болохоор яг өөрийн энэ бизнес маягаар тарьж ургуулад бол 5 жил болж байна. Өөрөө бол 5 дахь ангиас эхэлж таслаханы цэцэг тарьж үзсэн. Тэгээд тарьсаар байгаа л одоо ингээ хобби маань. Хоббигоо бизнес болгоцсон юм байна шүү дээ. Танаа нөхөр тааш хоёулаа төрийн албаа агч гэсэн тий. Тий. Би болохоор хоёулаа төрийн албаа агч харин нэмэлт орлогоо яг энэ цэцгийн хүлэмж эрхэлж энэгээрээ одоо нэмэлт орлого олдог. Тий. Төрийн албаа агч нар ч ерөнхийдөө нөгөө цалин бага байдаг шүү дээ. Тэгээ амьдралаа мэдээж одоо сайжруулангаа өөрийнхөө хоббигоор олж ийн гэдэг нь бас айгүй стрессгүй гоё ажил болчихж байгаа байхгүй бид хоёрын хувьд болохоор яг жоохон завгүй л ах тэгээд дээр угаасаа л хотод байгаа хүмүүс бүгд завдггүй төгжийн цагаа урж идэг бол бид хоёрын хувьд бол нисхийн тойрог дээр ингээм амьдарч чаад тэгээд хүлэмж рүүгээ ирэх юм уу те дэлгүүрнээс ингээ нисхийн тойрог дээр байж байгаа ингээ цагаа айгүй хэмнээд зөв зүйлтэй одоо хийж байгаа юмда цагаа гоё зарцуулаа явчихж байгаа болохоор аюу. Одоо зүгээр түрүү анзаараглаа л та хэдийн одоо яг энэ хүлэмжний бизнестэй тохируулаад гэрээ хүртэл ярамг руу нүүлгэсэн. Одоо ярамгаас энэ Төв аймгийн энэ 100 мод ортол бол ямар ч төвж байгаа байхгүй тий. Хурд яваад ирнэ шүү дээ. Тийм дүүрх ш. Тэгэхээр эн чинь яг нөгөө бидний хайгаад байгаа хотоос ойрхон хотын гадна амьдарч болж мөнгө олж болдог гэдэг. Эцгийг ингээд маш гоё харуулж байгаа байхгүй тий. Тэгээ манай бол нэлээ олон жил одоо хот хөдөө ингээд хослуулж амьдарч байгаа. Тэгээ ингэж амьдарсны давуу тал нь хүүхдүүд ирүүлээдэг. Тэгээ зундаа ингээд байнга эндээ тоглолцдог. Хоёрдугаар хүүхдүүд ч амар их нөгөө ажил сурж байгаа байхгүй. Тий, ажил сурж байгаа. Бүгдээрээ ингээд эрвит тэрхээрээ хөдөлж энэ их олон цэцгийг арчилж ургуулна л да. Тэгээ тэгж байгаа болохоор бидний нөгөө хүүхдүүдэд илүү зөв цагаа зарцуулах болчихж байгаа. Өөрсдөө ч гэсэн айгүй эрүүл тий хөдөлж байгаа хүмүүс ч юу нэрүүлдэг шүү дээ тий. Одоо танай хүлэмжийн дотор байгаа хамгийн сонирхолтой Монголд баг энэ л энд байна да гэсэн хамгийн ховор цэцэг одоо юу байна одоо бидэнд харуулвал. Аймын төрлийн ургамал. Энэ доороо ийм өслөг болцоотой. Тийм. Хүлэмжинд байхаар ингээд айгүй их олон төрлийн унтаахаа зэрлэг унтаахаа ингээд байнгын цэвэрлдэг эднэр. За тэгээд энэ доор байгаа энэ болцоо өөр одоо эндээ цахаас сэрээд гарч ирж байна. Энэ ингээд амар өндөр урдаг байхгүй. Энэ болохоор жижигнэр энэ. Тэгээ эндээс ахаад ингэж гарч ирдэг энэ болцоо нь яг нэг чихмэл шиг ус шиг юм зөөлхөн юм байж идэг. Тэгээ энэ одоо их ховор төрлөө. Тий, ерөнхийдөө ховор. Тэгвэл таслаан ч айгүй олон төрлийн ховор ургамлууд байж идэг. Тэгээд нэг дэлгүүр дээр бас гоё навчлаг энэ дотор ингээд түлэгдэх гээд идэг гоё ургамлуудаас бас төлхөө авчихсан байгаа. Хөдөө жоохон үсгэлэн дээр байж хат ярьжсэн шүү дээ. Танах шинэ хэсгийн бүх цэцгүүдийг жишээ нь
нийлүүлж тохижуулсан гэдэг тий. Тэгсэн тэгээ хөшигтэй үндийн нөгөө онгоцны худал баригдахад нөгөө нэг цэцэг нийлүүлэгдсэн юм байлээ. Тэгээ нөгөө арчилгааны асуудал дээр нь хийгдэхгүй байсан уу. Тэгээд ингээ нийлүүлсэн цэцгнүүд нь өгсөн гэдэг тэр 2 дахь жил дээр нь нөлөө 3 дахь жил дээр нь би орсон. Тэгээд ингээд танах Төв аймагт байдаг юм байна. Манайх ингээд Төв аймагтайгаа хэдүүлээ ингээд хамтарч ажиллаад манайхыг ингээд цэцэгжүүлэх боломжтой байна уу гэд. Тэгээ ингээд би тэд хамтарч ажиллаад одоо тэрнээс хойш 3 жил болж байгаа. Одоо очиж ихтэй байнга эргэж арчилгаа хийн тий. Тэгээ энэ очихоос гадна Viber-аар тийм газрууд нэлээд байдаг л да. Viber-аар арчилгаа хийж байгаа хүмүүстэй нургамлыг хараад тэгээд ингээд байнгын арчилгаа хийж байгаа хүмүүс нь ингэж хийлээ англиэ энэ ургамал тийм байна гэж зурагтаар нь оруулаад явцдаг. Тэрэн дээр нь би ингээд болохгүй юм гарвал ингэж тараарай. Ингээрээ услахаа ингэж шүү гэдэг тий. Яг тиймэрхүү Viber-аар зөвлөгөө өгөөд явцдаг байхгүй юу? Энэ жижигэн шишг ургацсан байгаа нь мандлын цэцгүүд гэсэн. Одоо нэг хотод гудамжинд гадаад хэрдэг цэцгүүд мөн биз дээ тий. Тий. За ерөнхийдөө мандлын цэцгүүд болохоор 2 сард үрээ хийсэн байгаа. 2 сард үрээ хийгээд одоохондоо торниун нялх хүрсэлгээнүүд байгаа. Дөнгөж салгалт хийгдээд. Хойлоо тийш очоод тэр өндөр гоё модлог ургамлуудыг ярьдаг. Ялангуяа сүүлийн үед чинь нөгөө офсуудад ийм модлог ургамлыг бас илүү тавих. Тий. Дуртай болчиход байгаа шүү дээ. Эдгээр чинь бас нэг юм нарыг их өгүүлээд байдаггүй тий. Хүмүүс чинь нэг хэсэг айгүй ховор ургамал гэдэг юм бол одоо арчилгаа багтаа гэдэг айгүй их ярьждаг болчих. Арчилгаа багтаа бөгөөд айгүй гой агаар цэвэршүүлэх ургамал юу вэ гэдэг хотынхаа нөгөө хорт мутаанаас болоод хүмүүс чинь бас агаар гэрээ агаараа дотоод орчны агаараа цэвэршүүлэх гээд энэ ногоон ургамлыг айгүй их сонирхдаг байна. Одоо энд байгаа энэ ургамлууд дунджаар ямар үнэтэй вэ? За тэгээд нэг 150-аас ахуулаад нэг 4-500 хүртэл байна. Тий одоохондоо ерөнхийдөө манай ургамлууд айгүй цөөхөн байгаа. Намар яг 12 сарын оны төгсгөлөөр манахаас бас өшигтийн өндөд бүтэн тогтчлт хийгдээд дан нутгсан ургамлаа тий дан нутгсан ургамлуудаа ерөнхийдөө суулгалт хийцэн гэсэн үг. Тэгээ одоо ялангуяа нөгөө нисэх мэтийн ийм том заалтай олон нийтийн хүлийн газар бол илүү энэ томуудыг авч тавих нь бас орчиндооч том харагдана, гой харагддаг тий. Тэгээ энэ ургамал дээр чинь ганцхан ургамлаа яриад зогсохгүй нөгөө тогтчлтанд сав тий. Одоо нэг олон ургамлын зохиомжтой сав ч юм уу тий. Тэрийг сүүлийн үед айгүй их одоо модонд орж байгаа. Тэгээд тэр нь бас нөгөө байгаль орчиндөө үзэмжтэй харагдах. Тогтчлтын чиглэлээр илүү их хүмүүс их сонирхдаг болсон байхгүй. Тэгээд ерөнхийдөө тэр савын өөрсдийнх нь байгууллагын логогоор одоо бүгдийг хевлээ захиалаад тэгээд ургамлын авч суулгаж өгөөд тэгээ араас нь зөвлөгөө өгдөг гэсэн үг манайх тэрийгээр арай онцлог. Алууч монголоор үлээ? Алууч одоо монголоор 100 нас тэгээд за 100 наст. Тэгээ 100 настыг бол илүү эмчилгээний зорилтоор хүмүүс гоо сахны зорилтоор их одоо хэрэгэлдэг шүү дээ. Та тэрэн зориулаад одоо тэнд бүр тусад үржүүлж байгаа, хэмжээ үржүүлж байгаа гэж ярьж байсан тий. Нөгөө алууч нь болохоор жижиг хэмжээтэй байдаг хгүй тасалгаанд. Тэгтэл яг нөгөө түүхийд гаргаж авдаг алуу юм нь болохоор юм тохоо урт навчтай тэр дотроос тийм зузаан навчтай. Тэгээд энэ дотор байгаа түүхийд нөгөө мэдээж их байгаа тий жийлэн. Тэрийг болохоор тэр одоо энэ танаа дургацсан. Тийм манай дургацсан тэгээд цэцгэлээд чараа л да. Чараа гэх. Тэгээд ер нь бол нөгөө алууч айгүй олон төрөл байгаа. Энэ ихэд нөгөө улаан алуу байгаа байхгүй. Аюулаас алуу юм уу тий? Тий алаа. Энийг бас айгүй олноор үржүүлсэн байгаа тий. Тий. Тэгээд энэ болохоор нөгөө том алуунууд нь нөгөө бүдэ алуу нөө. Тий. Энэ одоо бүр ингээд цэцгэлж штэ ингээд хүлэмж таатай орчинд ирэхээр ингээд цэцгэлээд. Тэгээ алуу маш хурдан ургадаг тий. Тий, ерөнхийдөө ургалт нь айгүй хурдан. Бас арчилгаа багтаа тий. Арчилгаа багтаа. Өөрөө хөрсөж голохгүй. Тий. Тэгээ эдгээр ийм бэлтгэр томтой байх тусмаа энэ нөгөө хэрэгжилж байгаа хүмүүс нь энд бордоогүй өрсөнд ургуулсан гэдэг нь баталгаатай. Би өөрөө ингээд ямар ч бордоогүй Монгол шороонд ургуулсан. Тэгээд дээрээс нь энэ дотроос нь одоо нэг удаа хэрэглэхэд нэг навчвал хангалттай томор яах боломжтой байхгүй. Одоо энийг гэртээ хавьж тавилаа гэхэд ачлгаагүй урахаас гадна өөрсдөө хэрэглээд байх нь шүү дээ. Яг үнэхээр дээрээс нь тастаа хийсэн ч гэсэн ургаал байдаг тий. Тий. Хүнснээ ногоо шиг л ингээл арилгаал хэрэглээл хотоодонд авах үүсэндээ төрөхгүй гэл тий. Хүн болгоны одоо хэрэглэх арга юугаар нь хэрэглэх боломжтой ингээд биелэн суулгацсан байгаа байхгүй. Одоо зарим цэцгүүд чинь онцлог өрөөнд тавьж болдгоо цэцэг гэдэг хүртэл байдаг гэдэг байгаа шүү дээ тий. Ер нь бол ургамлууд чинь зарим нь болохоор хүүхдэд хортой ч гэдэм амьтанд хортой гэсэн нэг цаагаараа шүүс залгаруулдаг ч юм уу гэд ясан шидийн төрөл байдаг байхгүй юу. За ерөнхийдөө ногоо навчтаа пайлман нөмөргөн за 100 наст гэд ингээд наасаагаас гаргасан судалгаагаар ингээд эдгээр ургамлууд нь болохоор ямар ч хүний бие дохор нөлөөгүй гэсэн ургамлууд нь бараг голцоо хүмүүс айлуудад нийлүүлэгддэг. Энэ болохоор монстерик гэдэг ургамал олон улсад бол хамгийн их ганганаар нь тарьдаг хамгийн том сорт нь байхгүй юу. Тий. Тэгээд одоо юу гэдэг ногоо навч очоод ингээд шууд очоод ургахгүй байлаа гэхэд энд нөгөө хөрсөндөө дасчаараа Монгол шороондоо дасцсан ургамлууд чи өөрсдөө арчилгаа нь олдоод ирчихдэг байхгүй юу. Энэ одоо яадаг гэдэг. Энэ болохоор сувдаг хэлхээ гэдэг ургамал.
энэ өөрөө цэцгэлэн тэгээ унжиж ургана. Одоо энэ саваараа танад нөгөө ханд гэдэг юм мөлхөө байгаа юу? Мөлхөөнүүд байгаад тэгээд ерөнхийдөө тэр үржүүлгэнүүдний хаагур хийгдэж байгаа тэр тий. Жижигхэн тий. Одоо энэ бид нар болохоор дандаа үрсэлгээнүүд гэсэн үг шүү дээ. Жижигхэн энэ одоо мөлхөөний үрсэлгээнүүд байгаа. Тий. Энэ болохоор зоосон цэцэг гээд хятадын мөнгөний мод ахгүй бас мөнгөний мод гэж амир хүмүүс бэлэгшээж авдаг. Түрүү нөгөө асууж ирсэн шүү дээ тий. Ямар бэлэгдэлтэй вэ гэдэг чийсэн. Ерөнхийдөө мөнгөний модыг бол 5 6 төрлөөр ургуулж байгаа. За энэ болохоор мөнгөний мод буюу красулагийн шар алаг триколор гэдэг юм да. Алтан улаан ирмэгтэй алтан өнгөтэй байгаа. Энэ болохоор хоббит гэж нэрлэгдэг. Бид нөгөө хоббит гэж кино байдаг шүү дээ. Тэрэн шиг нэртэй. Энэ яг өнгийн буюу жед төрөл нь байна. Тэгээ энэний цаатал дээр энэ жижигхэн байгаа. Энэ болохоор энэ буржгар сорт нь байна. Тий. Энээс гадна хахад силвер сорт нь. Тусгааны зорилттой гэрт хамгийн их агаар сайн цэвэршүүлж өгдөг цэцэг аль вэ? Одоо жишээ нь танаа хүлэмжийн дотор байгаа. Одоо би нэг тийм цэцэг авъя гэвэл энийг аваа гэдээ надад санал болгох тийм. За луу мод гэдэг ийм том мастай, том навчлаг энэ луу мод. За энэ болохоор модлог ургамал. Тэгээд том навчтай бөгөөд амар агаар сайн цэвэршүүлнэ. Тэгээ арчилгаа багтай. Тэгээ би айлуудад бол томхон мод сонирхож луу мод ав гэдэг хэвхэв. Ерөнхийдөө пальмаг хүмүүс аягүй сонирхолж одоо энийг пальмаг ав тэр хойтлох хэвхэв. Тэр нөгөө хэсгэр авсан. Тэгээд пальма ч юм болохоор Монголд цөөхөн цэцэгтэй айлд очихороо хур яшээд идэх хэвхэв. Тий. Тэгэхээр нөгөө үзүүрэн шаардлага ч юм уу тиймэрхүү юм болохоор үзмжинд буураад идэг. Тэгэхээр жоох айлдаа очиод айгүй гоё ургах нь бол луу мод. Тэгээд энэ фикусийн төрлийн удан борыг гэлэх нэг хүмүүс нэг согтуу ногоон гэж яриад идэг шүү дээ. Тэгээ энэ удан борын төрлүүд нь маш олон гарсан баггүй. Одоо энэ бол шар алаг сортч байх шиг тий. Энээс гадна ягаан алаг сортч байх шиг тэгээ айгүй олон төрөлтэй болцсон. Энэний чинь болохоор жижигнүүд нь эдгээр жижигхэн авчтайнууд нь эдгээр энэ бүр томроод одоо тийм том цав санд уурах. Сортоор өөрхөө. Ерөөсөө жижигээрээ. Тийм. Энэ болохоор ингээд жижигээрээ ургана. Энэ болохоор яг нэг төрлийн ургамал хэрнээ ингээд сортоор том жижиг навчтайгаар өөрөх. Тэгээ эхлээд ингээд бидний модлог ургамлыг бүгдийг эндээ тарихгүй одоо нэг авчраад нутагшуулна гэдэг үйл ажиллагаа явагддаг байхгүй. Тэгээ эренгүүт нөгөө нэг манай ургамал маань амар шавар хөрстэй ирдэг байхгүй. Аяйгүй шавар хөрстэй тэгсэрнэ дам бордоогоор ургацсан байгаа юмыг бүх хөрсийг гөхөөр навчмавчин одоо ингээд гөвж мөгөөд одоо ингээд бүр нүцгэрэх болно. Цэцэг тарихад өгөх тавхан зөвлөгөө гэвэл одоо ямар зөвлөгөө авах вэ? Эхний ээлжинд хөрсөө зөв сонгоорой. Тийм. Тэгээ зөв савнд хийгээрэй. Тэгээд дараас нь услагааг нь маш бага хийгээрэй. Тэгээ ихэнх ургамал ус нь одоо ихэнх ургамлын ус ихтгэхээр өвчлөдөг байхгүй юу? За тэгээд ургамлаа шүршиж угааж цэвэрлж агаарай. За тэгээд хөрс шороог нь болохоор заавал нэг бага ургамал дээр нэг жилдэн удаа, томхон ургамлууд дээр бол 2 жилд нэг удаа хөрсийн сольж агаарай. Тий, хөрсийн сольж агаарай. Нэг хөрсөөрөө насаараа байхгүй юм ба шүү дээ. Байхгүй шүү дээ, тий. Тэр хөрс өөрөө одоо үржил шимгүү болчихно. Одоо энэ байгаль дээр ургаж исэн бол энэ чинь одоо үнсээд хилээд өөр алсынхаа шорооноос юугаа шимээ аавна тий. Тэгтэл чи энийг чи нөгөө бид нар гадаа том ургаж, энэ гэхэд гадаа бүр биднээс том ургадаг байхгүй юу? Халуун орно. Тэгтэл тийм амтны чи нэг савнд орчиж байгаа болохоор хөрсөөд нэмээд л одоо ингээд тодорхой хэмжээнд солихдоо шим тэжилтэй хөрсөө. Одоо ялангуяа юм том моднуудыг жишээ нь энэ үнийг яг намайг ингээл нэг хөрсөн солиотох гэвэл бас хэцүү байхгүй юу тий? Алинч сугтаа ячих юм, алинч хаях хэрэгтэй юм мэдгүй. Тэгэхээр энийг ингээд сольдог мэрэгжлийн хүмүүс байд юм одоо дуудлагаар очиж солиодог. Жишээ нь танах тийм үйлчлэгээ хийдэг үү? Тий, ерөнхийдөө манайх ч одоо хүргэж өгөх, одоо янзлах гэдэг тал дээр нь болохоор яг мэрэгжлийн зөвлөгөөг нөгөө явуулдаг. Тий. Энэ ургамал дээр одоо жишээлбэл бонсогч бас нэг тийм амархан хөрсийн гөвөөд иж болдог байхгүй юу? Тэгэхээр стресстэй навчин унждаг. Тэгэхээр хүмүүс хүчлээ гэж боддог. Яг эргээд орчлох юм бол өөрхий амархан навчилдаг ургамал л та. Тий. Тэгээд доллар мод гэхэд жишээлбэл айгүй болцоотой том ургамал байдаг. Тэрийг чи одоо хамаагүй доллар мод найл байна. Тий, доллар мод нь дэлгүүр дээр байгаа. Тий. Доллар мод л хүлэмжийн талаараа болдгоо шүршиж услахад бас нэг ялцраад байдаг байхгүй юу? Тий. Тэрийг бас яг тааруулах хэрэгтэй. Тэгээ доллар модыг жишээлбэл шууд аваачаа сольчгороо нөгөө хүмүүс шууд болцоог нь алчих магадaltaй байгаад байдаг байхгүй. Тэгэхээр энэ яг мэрэгжлийн хэрэг болоод байгаа. Тий, тий. Тэгтээ бол яг гэрийн цэцгнүүдийг бол ерөнхийд нь хуучин хөрсөө одоо савнаас нь аль болох уян савнд хийжүүлэх зүгээр. Хүмүүс чинь гоё шавар вармаар гэж шавар варанд хийгээд байдаг штэ. Тэр бас нэг талдаа бас нэг хөрс солих малих үндэс хэлэхэд айгүй муу байхгүй юу? Яг ийм
цэцэг ургуулдаг хүмүүс бол энэ уян савнд хийгээд уян саваа ингээд хөдлөж жагаад хөрстөө ингэж хөмөрч гаргаад тэгээд энэ хуучин өрснүүдийн айл болох унгааж агаад бүр үндсээ зарим дээр бол бүгдийн сулдаг, зарим ургамал дээр бол нэмэх маягаар гадуур нь жоохон томруулаад явчихдаг гэсэн. Тохиромжгүй цэцэг худалдаж аваад гэр нь сүйдэрлэг. Тэгэхээр одоо энэ хараа энэ тохиромжтой тохиромжгүй яаж мэдхүү гэдэг чинь бас айхтар чухал байхгүй юу? Эхлээл аймаг гоё цэцэг л авъя гэж хүмүүс ярьдаг. Гоёгаа аваач тавьсан чинь дургадаг үү? Тийм. Тэгээ гоё цэцэг аваачаал яг үзмжээр нь сонгочих жоохгүй цэцгээ сонгохдоо. Үзмжээр нь сонгохгүй яг манай байрлал ямар урмал зогц тий. Агаартай агааргүй тий. Одоо хүүхдийн өрөөндөө тавих юмаа гэл ингээл хүмүүс асуухаар за танаа өрөө хаашаа харсан цонхтой хүүхд чинь одоо хаана тавих уу одоо цонхон дээрээ тавих уу эсвэл орныхын хажуу тавих уу ч юм уу тий болон тавих уу гэдэг байрлалаа асууж байгаа манай ургамлаа зөвлөдөг. Тий. Тэгэхээр яг нөгөө байрлал нь одоо баруун харсан цонхтой ч айгүйх нар шардаг бол зундаа ингээ шүү тий. Тэгээд эргээд нөгөө ургамал маань ингээд халууцаад ч юм уу зун нэг нар нэгдсэн үед нь ингээд ийна гэхэд эргээд одоо ингээ байрлалыг солиороо гэдэг хэдэн жил хилчгээр нөгөө хүмүүс маань өөрсдөө ургамлаа бичрээ олчдаг тийм. Нэг жил дотроо зөвлөгөө авсан хүн бол ерөнхийдөө манайхаас эхлээд нэг охин авч ирсэн. Одоо нэлээ олон ургамлыг нэг дор авдаг хүн ер нь ховор байдаг хэвгүй юу? Одоо юм шиг нэг хоёр ургамал авдаг ч юм уу тэгж байгаа л эхэлдэг шүү дээ. Тэгэхэд нөгөө тэр охин бол амар зоригтой огт ургамал тарьж байгаагүй гэж ингээл бүхэл гой төрлөөс нь аваад тэгэл танахаас авсан цэцэгс та гой ургажна гэжсэн нь дараа жилэн жинөө хэсэг хугацааны дараа хүү их чи танаа цэцэг чи үнтэй биш үү гэдэг. Энд чи өстө хямдхан оруулж ирдэг хүмүүс байдсан биш тэг гэл ингээд холбогдож байгаа байхгүй юу. Тэгснэ хүү их чи нөгөө ихчээс авсан цэцгүүд байхгүй бүгд өгсөн. Танаа цэцгүүд л үлдлээ гэдэг жаахгүй. Тэгээ мэдэнэ хичээн санд биш Монголынхаа газар шороонд ургуулсан энэ нутагсан цэцгэндээ голноогамаа. Одоо би сайндаа биш манай улсын газар шороо бас үнэхээр баялаг шүү гэдэг нь хятадууд бол дандаа шавар ингээд хөвд үрцс гэл ингээд болсон болоогүй хятадаас ирсэн цэцгний доотлын ухаар ингээд 9 шидийн хог шороо гарч ирдэг байхгүй юу. Тэрэнд юугаар урж бордоогоор задчихсан байгаа байхгүй юу. Тий. Та монголчууд бас гоё бордоо хийдэг болч сая үзэсгэлэн дээр харлаа. Хоньны ноосон бордоо. Тий. Тэгээ бактери бэл ингээл нэмэлттэй 9 шидийн гүминий бордоонуудыг маш олон төрлөөр хийдэг болсон юм байна. Тий. Тэгээд бас одоо тэр харж хахад Азапос гэд бас бордоо байсан. Тий. Савлгаатай бордоонууд 5 литр савлгаатай ч байсан. Цэцгэн зориулагдсан ч хийдэг болсон юм байна. Тий. Монгол бордоонуудаас туршиж үзэхэд тий.